Олон улсын хөтөлбөрийн байгууллагын хятад болон Монгол улсыг хариуцсан товчооны захирал Чанки Литэй ярилцах гэж байна. Манай студид хүрэлцэн ирсэнд баярлалаа. Thank you so much for invitation and I'm very glad to be here. Намайг үрсэнд маш их баярлалаа. Энд байгаадаа баяртай байна. Workshop on labor inspection to ensure that the workers. Би ажлын байрны хөтөлбөрийн нөхцөлийг зөв зохицуулах, мөрдүүлэх зорилготой хөтөлбөрийн хяналтын семинарт оролцохоор Монголд ирсэн. Сүүлийн 25 жилийн турш Монголыг хариуцсан ажиллаж байна. Энэ хугацаанд асар олон өөрчлөлт гарахыг харлаа. Намайг анх 2001 онд Монголд ирж байхад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хамгийн хүнд үе болох 1991 оны түвшиндээ хүрээгүй байсан. Харин одоо тэрхүү бүрхэг үе ард тоцорсон байна. Монголын эдийн засаг доктортой өсөж, дундаас дээш орлоготой орны ангиллал руу шилжсэн. Энэ нь бахарх үйц том амжилт хэдий ч эдийн засгийн өсөлтийн цаана шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Энэ талаар үргэлжлүүлэн ярилцъя. Монголын засгийн газрын статистик мэдээллээр хөтөлбөрийн бүтээмж, хөдөлмөр эрхлэлт болон нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн ч инфляцийн түвшнөөс хоцорч байна. Үндэсний статистикийн орооны мэдээлснээр өнгөрсөн улиралд нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 11.4% өсөхөд уулуурхайн салбарын өсөлт голлон нөлөөлсөн. Таны ажилтчийн салбар том байр суурь эзэлдэг баг. That's chiefly stemming from the mining sector, which is all-consuming, I'm sure. Тэгэхээр Монгол улсын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны өнөөгийн нөхцөлийн талаар бидэнд яриач. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс иргэний нийгмийн байгууллагууд болон засгийн газартай хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ? Right. As you just mentioned, Mongolian growth has been largely driven Монголын өсөлт голлон уулуурхайн салбарт түшгэлсээр ирсэн. potential of Одоогоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад салбарын нөөц бололцоог бүрэн нээж ашиглаж чадахгүй байна. exploited. And even though you talked about growth, Та уулуурхайн салбарын өсөлтийн ачаар хөдөлмөрийн бүтээмж өссөн талаар ярьлаа. the Гэсэн ч Монгол улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 30% доогуур байна. indicating Энэ нь уулуурхай ашигт малтмлын салбараас бусад ажлын байр дээр бүтээмжийг сайжруулах шаардлагатайг харуулна. that mining and mineral sector. Үүнийг яаж шийдвэрлэх нь хамгийн гол асуудал юм. If you just look at Монголын ажилгүйдлийн түвшнийг гаднаас нь харавал 5.5% орчим байгаа. 5%, which is not high. Энэ нь олон улсын жишгтэй харьцуулахад өндөр үзүүлэлт биш. Гэхдээ задлаад харуул олон асуудал бий. Number one problem is Нэгдүгээрт албан бус ажлын байрны эзлэх хувь маш өндөр байна. 46% of workers are in informal economy outside of the Нийт ажлагчдын 46% нь хуулийн хамгааллаас гадуур. Нийгмийн даатгалд хамрагддаг үе албан бус эдийн засагт ажиллаж байгаа. second one is the Тэдний хөдөлмөрийн бүтээмж доогуур түвшинд байгаа. 1,000 people who have no jobs Хоёрдугаарт ажилгүй 60,000 орчим иргэн бий. feel the 40 to 60 Гэхдээ ажил олгогчдод 40-оос 50,000 нээлттэй ажлын байраа нөхөхөд хүндрэлтэй байна. vacancies, indicating this Энэ нь эрэлт нийлүүлэлтийн хоорондох үйл нийцлийн илрэл юм. supply. If you ask young people, Хэрв залуучуудаас асуувал тэдний хувьд хөдөлмөр эрхлэлт маш том сорилт болсон. there are Залуучуудын 10 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлээгүй, сургууль суралцаагүй, in employment, education, мэрэгжлийн сургалтад хамрагдаагүй байна. pointing to main Энэ нь сургуулиас ажлын байр нь шилжих явц болон залуучуудад олдох ажлын байрны түвшинд гол бэрхшээл байгааг харуулна. for the young people. So Тиймээс бид юу хийх хэрэгтэй вэ гэдэг нь хамгийн гол асуулт юм. here. Okay, yeah. Then Эхний асуудалд эргээд анхаарлаа хандуулцгаая. Энийг гэрээт ажлын байрны эдийн засаг гэж нэрлэдэг. Ихэвчлэн албан бус хөдөлмөр эрхлэлттэй холбоотой. Заримдаа татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Заримдаа төлөхгүй. Энэ тал дээр гол чиг хандлага нь юу вэ? Шийдвэрлэхээр ажиллаж байгаа юу? where I described about Mongolian challenges in terms of the labor market. Би Монголын хөдөлмөрийн зах зээл тулгарч буй сорилтуудыг тайлбарлалаа. Global picture. Гэхдээ Монгол улс онцгой тохиолдол бишээ гэдгийг дурдхан зүйтэй. Official unemployment rate is around Дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий дүр зургийг харуул бараг адилхан асуудлууд харагдана. because Албан ёсны ажилгүйдлийн түвшин 5% орчим байгаа нь гайгүй мэд санагдаж болно. what discourages so much with Гэхдээ задлаад харавал ажилгүйдлийн түвшинг тооцоход нээлттэй ажлын байрны чанарт сэтгэл дундуур байгаагаас ажил хайхаа болсон хүмүүсийг ажилгүй иргэний тоонд оруулдаггүй. involuntary part-time. They want Мөн өөрөө хүсээгүй ч хагас цагаар ажиллахаас өөр аргагүй болсон хүмүүс бий. the job of the full-time. So they are Тэд өдөрт 8 цаг ажиллах хүсэлтэйч ажлын байр эсвэл бүтэн цагийн ажиллаа олддоггүй. the Тиймээс эдгээр иргэнийг албан ёсны статистик тусахгүй байгаа. are in this situation. Хэрвээ бүх тоог нэгтгээд харавал дэлхийд даяар 400 сая орчим хүн хөдөлмөрийн зах зээлийн хомсдолтой нүүр тулж байна. Same challenge. Үүнийг шийдвэрлэх нь маш том сорилт юм. Албан бус салбарын хувьд ч адилхан.
56% of global workers. Дэлхийн нийт ажиллах хүчний 56% нь албан бус эдийн засагт хамаардаг. Дэлхийд даяар нөхцөл байдал адилхан байгаа. Гэхдээ Монголын хувьд энэхүү сорилт нь бүтээмж бага байгаатай илүү холбоотой юм. Энэ нь бага бүтээмж, бага цалин, тарав ажлын байр гэсэн салбарын өсөлтөх чадварыг бууруулж, улмаар салбарыг уналтад оруулах чөтгөрийн тойргийг үүсгэж байна. Та гэрээт ажлын байрны эдийн засгийн талаар асуулаа. Түр зургийн болон дижитал платформ зөвлөсөн ажлын байр эрчимтэй нэмэгдэж байна. Монгол улс энэхүү шинэ чиг хандлагын тэргүү үгнэнд байхгүй байгаа. Жишээлбэл Япон, Өмнөд Солонгос, Хятад улсад платформ зөвлөсөн эдийн засаг дахь шинэ ажилчид хүргэлтийн үйлчилгээ болон бусад ажлын байр нь ажиллах хүчний дийлэн хувийг бүрдүүлэх болсон. Одоо эдгээр улсууд хөдөлмөрийн шинэ хэлбэрийг хамгаалах хууль журам нэвтрүүлж байна. Жишээлбэл сүүлийн үед хүргэлтийн ажилчдын ажлын байрны нөхцөлийг хүн биш, хийм логины алгоритмаар тодорхойлдог болсон. Make adjustment to algorithms so that there can be a balance between workers. Ажлын байрны нөхцөл болон компани үр ашиг хоорондох тэнцвэртэй байдлыг хангахын тулд алгоритмд ямар өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг Хятад, Өмнөд Солонгос болон Европын орнууд туршиж байна. Энэ нь Монголд хараахан туршигдаагүй арга учраас ажилчид болон эдгээр шинэ бизнесийн хэрэгцээ шаардлагыг тэнцвэржүүлэх практик шийдэл олох ёстой. Хүмүүс гэрээт ажлын байрны эдийн засаг руу орохдоо бүтэн цагийн ажлын хажуугаар нэмэлт орлогын урсгал болгож байна уу? Эсвэл үндсэн ганц орлого нь болж байна уу? It depends on the regulatory system. Энэ нь тухайн улсын зохицуултын орчноос хамаардаг. Хятадд ямар нэг үндсэн ажилд оролдоггүйгээр төрөл бүрийн гэрээт ажилд давхар хийдэг олон хүн бий болсон. Тэд үйлчлүүлэгчдэд бараа бүтээгдэхүүн хүргэж өгөхдөө олон компаниас нэгэн зэрэг захиалга авдаг. Тэгэхээр энэ нь тухайн улсын зохицуултын орчноос хамаарч байна. Монголын нөхцөл байдал ямар байгааг би сайн мэдэхгүй. Here what is important is defining the responsibility of the company. Ихтэй гол нь компанийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, улмаар олон ажил олгогчтой хүний нийгмийн даатгалын шимтгэлийг хэн хариуцахыг тогтоох хэрэгтэй юм. Эдгээр нь туршилт хийж, алдаанаасаа суралцах замаар шийдвэрлэх асуудлууд юм. I want to get back to when you described the possible mismatch in study. Таны сая дурдсан боловсролын хөтөлбөр болон хөтөлбөрийн зах зээлд эрэлттэй байгаа ур чадвар хоорондох зөрүүний талаар ярмаар байна. On general, are we seeing Монгол оюутнууд зах зээлд эрэлттэй ажлын байр олдох мэргэжлээр суралцж байгаа юу? Эсвэл эрэлттэй уялдахгүй байна уу? Before we talk about mismatch between the students' preparation. Боловсролын байгууллагуудын сургалт болон ажлын байран дээрх бодит хэрэгцээ шаардлага хоорондын ялгааны талаар ярихаас өмнө Монголын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг эргэн харах ёстой. I said productivity is very low. If you go to Түрүүн хэлсэнчлэн хөдөлмөрийн бүтээмж маш бага байгаа. the only surviving manufacturing industry, you can Ганц үлдсэн боловсруулах үйлдвэрлэлийн салбар болох ноолуурын салбарыг авч үзье л дээ. Энэ салбарт бүтээмжийн төвшин болон үйлдвэрийн зохион байгуулалт орчин нь залуучуудад тохиромжгүй байна. work. So Ийм орчинд хэн ч ажиллахыг хүсэхгүй. the cashmere and the wool industries to bring Тиймээс бид ноолуурын салбарт ажлын байрны дизайн, ажиллах орчны эргономикийг тасралтгүй сайжруулахаар ажиллаж байна. economics of the workstation so that it becomes Ингэснээр бүтээмж нэмэгдэхээс гадна ажиллахад илүү таатай, залуучуудыг татах ажлын байр бий болно. attractive workplace Одоогоор ийм ш байгаа. accommodate young people. Энэ нь илүү тогтвор суурьшилтай ажиллахад туслах уу? Detainment, recruitment, and Тэглгүй яхав ажилд авах, тогтвороо суурьшилтай ажилуулах нь хамгийн ихний асуудал шүү дээ. education system and the Боловсролын тогтолцоо болон эрэлт хэрэгцээ хоорондох зөрүүний тухай ярихаас өмнө ажлын байрны чанарын талаар хөндөх хэрэгтэй. First, we Үүнийг эхлээд шийдвэрлэх ёстой. get challenges. If you look at Жишээлбэл Өмнөд Солонгос, Япон болон Хятад улс бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр орон даяар аяа өрнүүлж байсан. nationwide campaign, Япон 1960-ад онд, Солонгос 1980 онд өрнүүлсэн. case of Japan it was 90, Харин Хятад улсын хувьд 2000 оноос хойш бүтээмж ажиллах орчныг мэдгэдэггүйт сайжрууллаа. which brought a significant improvement of the productivity and working environment. Ингэснээр ажлагчид нь надад энэ тухтай байна. Ажлаараа бахархаж байна гэж мэдэрч эхэлсэн. Монголд хараахан юм биш байна. That's not there here. So
That's where also civic organization you just mentioned. Тиймээс Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд гишүүн компаниудад ажиллаж бүтээмжийг сайжруулахад тулгарчгүй зорилтыг системтэйгээр хамтран шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээр өндөр бүтээмж, сайн цалин, таатай ажиллах орчин гэсэн Монголын бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж хамтдаа үргэлжлэх үр ашигтай тойрог бий болох юм. Мөн энд Монголын ажилчдын дуу хоолой болсон Монголын үйлдвэрч нийлбэлийн холбооны гүйцэтгэх үүрэг бий. Илүү сайн ажлын нөхцөлийг санал болгодог гэдэг утгаараа тэд бүтээмжийг дээрдүүлэхийг хүсэж байгааг би мэднэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс бүтээмжийг системтэйгээр сайжруулахын тулд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрч нийлбэлийн холбоо болон засгийн газартай хамтран ажиллаж байна. And then the issues of mismatch between the demand and supply. Үүний дараа эрэлт нийлүүлэлтийн ялгааны асуудал гарч ирдэг. Жишээлбэл өнөө үед ногоон болон дижитал ур чадваруудыг бүх мэргэжлийн сургалтад багтаах хэрэгтэй. Энэ бол ирээдүй. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас COP29 баг хурлын үеэр танилцуулсан судалгааг харуул дэлхийн нийт эрчим хүчний доктортой байдал төвлөрсөн тойрог эдийн засаг руу шилжүүл шинэ салбаруудад 100 сая ажлын байр бий болох боломжтой. Энэ бол асар том боломж юм. Гэхдээ иргэдийг ногоон эдийн засаг, ногоон ажлын байранд бэлтгэхийн тулд зохих хөрөнгө оруулалт хийсэн цагтл энэ нь ажил хэрэг болно. Энэ хүрээнд манай байгууллагаас ногоон ажлын байрны шинэ бодлого боловсруулахаар засгийн газартай хамтран ажиллаж байна.